Монголын үндэсний олон нийтийн телевиз, хэл хамгаалах ерөнхий газар, цагдаагийн ерөнхий газар, дотоод хэргийн их сургууль үзүүлж байна. Тэгэл сэрхэд өртлөө ингээл ямар ч тийм хүн байхгүй, чимээгүй, тэгэл өөртөө ярих уу, яах вэ? Тэгэл гэс цагаа уучаал тэгэл ажил руугаа одоо ингээ явна да. Чадахгүй байг штэ бороо. Би угааж чадахгүй чи угааж юм уу гэм аялагдсан мэт. Хоёр хил зэрчгчийг саатуулсан. Таксууд хондоо зүтсэн. Бид хоёр хүн хоорондоо маргалдаад байна. За, болоо ирсэн. Яах одоо таксууд хондоо зүтсэн. Визэн мөрдөхгүй. Энэ малгайн тэмдгийг нь голлсон байна заяа. Өмсөлтөө ингээд энийг баримжаалаад ингээд тэмдгээр ингээд гараараа ингээд баримжаа аваад ингээд өмсчихье заяа. Танах гадаа камера одоо ингээд ТV ажиллагаанд оруулаарай. Одоо ийм стандарттай ийм камера байгаа шүү гэд хугацаа өгч гэнэ гэсэн үг байхгүй. Шин ажилтан. За сайн байцгаана уу, сайхан амарцгаав уу? Сайн байцгаана уу? Сайн байна уу, сайхан амарсан уу? Сайхан амарлаа. За өмнөх дугаараа үзсэн багтаа телевизээр гарах юм. Тий. Одоо илүү туршлагатай болсон гэсэн. За телевизийн дугаараа үзье. Тэгээ. Шин ажилтан. Хоц уцаа өгсөн байгаа тэр жингээр байна шүү дээ. Сред. 6 цагт сэрээхийн тулд ус хэрдэн маань арай илүү ирсэн. Өөрөө бараг 5 цаг болцоод. Тийм 20 минут юм босч байгаа. Сред. Армас. Бос. Аавын гэрээс холдож үзээгүй залуус цэргийн албанд ирэхэд ихэндээ амаргүй зүйлс олон байгаа. Яа. Цэрэгт ирсэн эхний өдрүүдийн Сэрэд команд эхний даваа байж таараа. Өөрийн үнгэн харанхуйтай зэрэгцээд Сэрэд команд үндэ хэцүү байгаа да. Чин сэрэг байгаа. Сэрэд команд чинь хамгийн лонцгүй сонсогддог команд та. Тийм хаяр. Сайхан унтмаар байж. Тэгээд өөрийн 6 цагт. Тий. Над дээр одоо хэрэг мэрэг байхгүй шууд танах руу бараг явцсан баха. Санал юм чи явуулсан гэсэн. Тэгэхээр та авахаараа шивчих юм уу? Үүрээгийн үүрэгт ажил барагдахгүй. Уцаар ярина, лавлан, шалгана. Хэргийн араас хөөцөлдөн нягтлан гээд тунчиг завгүй өдрүүд үргэлжилсээр. Танаад ах мөхтлөг гэж мөрдөгч байгаа лөө. Дээр ярддаг мөн мөлөө. Дугаар нийтлээ би тэмдэглэж аваагүй. Одоо богон цагтаа байгаа юм шүү дээ. Тийм ялгагдагчаар зарласан маань. Хэрэгж яах вэ? Би зүгээр мэдүүлэг авах гээд байгаа уулзч. Энэ одоо ялаа авцсан юм байна. 7 сарын хооронд таслагдсан юм байна шүү дээ. Зорчин явах боломжтой маршрут зэргийг гаргах өгч хамтран ажиллана хөө. Гэхдээ ерөнхийдөө бол тийм шаардлагатай байхад бол одоо нааша ирүүл хамтран ажиллана гэж болт юм уу? Нааша ирэх. За манай хэд одоо сэтгэл зүйчтэй болсон зэ. Сэргийн албанд ирэхчээд над юуд боломж энэ ирэхээс өмнө миний сэтгэл санаа ямар байсан, одоо ямар хөө бай гэсэн ер нь чөлөөтэй бүх зүйлээ асууж байна зэ. Мэдхгүй чадахгүй тэр хүн энэ ангийн талаар ярьж яриад өгөнд ер нь асууя гэсэн зүйлээ чөлөөтэй асуу зэ. Тэр хүн тайдтай чөлөөтэй бүх юмыг чинь заагаад өгöd. Ойлгосноо? Ойлголоо. За. Энэ гэхдээ хизэнээс эхлээд юм болсон бэ? Манайх чинь сэтгэл зүй гэж байсан. Гэхдээ яг одоо 2019 оноос хойш яг ингэж эхэлсэн. Махалц жамраг гэрээ. За тантай уулзах зэргүүдээ аваа өрөөд. За нэгээр нь оруулчих та. За. За ийшээ сууч. За сэтгэл санаа зовоосон ямар асуудлууд байна? За ерөнхийдөө л хувьдаа нэг 2-3 асуудал байна. Тэгээ тантай ярилцаад сэтгэл санаагаа нээх гэд ирлээ. Орчин солигдоо зам байдал нь өөр гардаг. Явцын голд ингээд дахин судалж яадаг. Ямар зан характертай,
Гоё юм биш. Одоо нөгөө цэрэгт ирснээс хойш чамд ингээд тухгүй, эвгүй мэдрэмж төрүүлсэн тиймэрхүү үйл явдлууд болсон уу? Хамгийн сүүлд төрсөн гонигтай мэдрэмж гэвэл Орчин цагт цэргийн албанд ирсэн хүн бүрийн зам байдлыг тодорхойлж, явцын дунд хэрхэн өөрчлөгдөж байгаа зэргийг ажиглах хэрэгцээ шаардлага гарсан нь хаанаа сайшаалтай. Тэгээ шараас нь эхлээ сонгоно шүү. Эерэг болон сөрөг ингээд мэдрэмжүүд аа. За шараас нь дахиад нэг сонгож байгаа. Байлдагч Бихотын сэтгэл зүйчтэй ярилцах цаг ямартайч энэ удаад өндөрлөлөө. Хэрэгтэй байсан бол той шүү. дараа бид нар дараа нь сэтгэл зүйчтэй уулзчлах юм болов. Болно шүү дээ. Энэ сэтгэл зүйчийн өөрөө таад үргэлж нээлттэй. Хүн хизээч үгүй гэж хэлэхгүй тайлцтай. Ойлгосноо. За ээж нь төрсөн өдөр гэдэг яараа санд руу ингээд нэг ээж нь зайжилтай ажлын цав цагаа ашиглаад ээж нь ингээд гээс нэг ороод гараа гээд. Ээж нөө. Тий. Таныг оруулж чиж гарлаа шүү. Ээж нь дотроо шалгаж байгаа шүү дээ. Хоёр ир хүн яаж амьдарч байгааг эргэж шиг байна юм. Гэр орноо цэвэрлж амжих бол. За гараа шинэ ирээ. яах өглөө гараад орой ирэх хэрэг ажил гэл амжихгүй байгаа зү тий. Ээжийн гинтийн шалгалтанд бүдэрч хийдэ манай хоёр. Үзэгчдтэйгээ хамт харж ил суй тийм ээ. Тэр хөөрхөн аштайхан цэгэр тий аштайхан хөөрхөнд авчулж Төрсөн өдрийг нь далимдуулж авах ихч айлчилж ээж халамж хайр шалгалтыг ч зэрэгцүүлэх нь те. Тэгвэл явжий. миний хөдгөл явж ээж нь энэ хавирах жоох юм цавирлаа хоол мөл хийгээд ээж. Чигээс ажиллаа зөрчүүлчихэд. Ээж авах чиртэйгээ төрсөн өдрөө тэмдэглэж чадахгүй манай өөрийн залман дуудлага гараа яваад өглөө та. Энэ хоёр минь өглөө гараад орой хаяг шамгааж угаах завгүй л явд юм шиг байна. Тэр яг ингэдэг байхгүй юм уу минь угаагаал хэлж байгаа юм. Бас орой ирэхсэн жоохон ширээг нь засаад жоохон аштайхан төрсөн өдөр нь бодож байгаа юм байна да бас. Тэр яг тэгэл байгаа зү. Маяг хороод л бүх ээж нар л юм байдаг бах таа. Усал юм шиг байна тий. За энэ хөөх юм нэг өндөг бас нэг шараад идэл явд юм шиг нэг. Энд би нэг ширээний бүтээлэг авчирсан. Бүтээлэг авчир. Хөрөгч нь хоол унд юу болд юм бол да хөргөө. За нэг жоохон юм гүүр шахуу юм байна да хөрх юм. За энд нэг мах шүдний юу байгаа юм бол. Ирж уулзалтахгүй би бараг 2 сар гарсан болчихжээ. Төрсөн өдрнээс нэг өөрт нь бол гарт нь яг яагаад өгчээ гэсэн чинь амжихгүй ингээд дөнгөж уулзалдаал ингээд зөрөөд гарчлаа. Төрсөн өдрийн эзний тортыг бас нэг ширээн дээр нь тавьчээ. Тэгэл одоо оймс гутлын цуглуулаад ижлэр нь болгоол. Эх орны хүн болцсон юм чинь одоо эх орондоо л цагийг илүү зарцуулж байгаа. Эмхэл цэгцлэх гэж ээж хүн байдаг гэж байгаа шүү дээ. Ер нь бол манай энэ хоёр хана хоёулаа санаа нийлээд хүүхэн тэгээд нэг нэгэндээ сургуульд бас цуг 4 жил цуг сураад оргилтойгоо л дайжгүй оргил гэдэг үг бол би угаасаа зан авирын мэднэ айгуу сайн хоёулаа ер нь айгуу зүгээр зан зангаа ойлголцдог болохоор хоёулаа ингэ нийлээд байраа түрээслээд амьдарч байгаа юм байна. тэгэл тэгнгээ өглөөл явж байгаа шүү дээ. Одоо миний хүү ингэж бол миний хүү болохгүй шүү дээ ээж хүү. Одоо энийг сайхан янзлах хэрэгтэй байгаа юм гээл. За энэ миний хараад дотроо жимбидэг юм шүү дээ. Жимбил гэж шүү дээ. Тэгээ энэ амьдралд ингэж байх нь гоё шүү дээ. Хамгийн дуртай амьдрал энэ хэвгүй. Тий. Хүн ээж аавтайгаа байх шиг сайхан юм байхгүй тий. Ээж ирээл гарахаар нэг гэр орон дулаахан болоод нэг хар цагаан телевизэр үзчихсэн, өнгө телевизэр үзэж байгаа юм шиг. Яг тэгтэй болоод. Одоо ингээл хамт амьдарч байгаа л тэгээд гэр бүлтэй болоод тэгэл хоёр дэшээ болоод гэр бүлийн найзууд болоод ингээл насан туршийн нөхөрлөл. Нөхөрлөл тий. Ер нь эрэгтэйчүүдийн нөхөрлөл бас их урт удаан өмнөж байдаг юм шиг санагддаг ш надад. Одоо энэ цэрэгт ирж байгаа хүмүүс ч гэсэн тэгэл насаараа цэргийн найзууд гэж насан туршаараа онжоо гэж ярьсан. Тэр чинь цог ядарч, цог зүдэрч, тэ цог нойргүй явж үдсэн хүмүүс илүү дотн бие бинийгээ мэддэг бол. Тий.
нөгөө хүний бас мөн чанар их танигддаг. Сайн муугийн ялгаа их гардаг. Ядрахлаар ямар характер гарах нь вэ тий? Ерөөсөө нөгөө шийдсэн цагт хамгийн сандарсан үед ч юм уу тийм үед хүний яг маш хурдан гаргасан шийдвэр тэр хүний хэмбэ гэдгийг тодорхойлдог гэдэг. Ийм газар бол гэр орноосоо хол ингээл бүгдээрээ байж хаад бас хүн танигддаг л байна. Тэр хүний мөн чанар, хов хүний мөн чанар яг илэрнэ шүү ер нь. Тэгэл нэг нэгнээсээ сурна тий. Хүн ийм байх ёстой юм илүү нөхөрлөхөө заагалж алгаж ойлгоно. Манай удирдлагуудаас намайг яагаад энэ салаан зэрэгчээр томилсон бэ гэд надад итгэж байгаа итгэл хүлээлт гэж надад намайг бас томилсон баг. Тэрнийхэн дагуу бас шин зэргүүддээ өөрийн мэддэг чаддаг сурсан бүхнээ зааж сургаад явна. Зэрэгж баруун талаас хаалгаар нэгэн цунд хаад барж анх авчихснаа бодвол бас арайж тайвширчжээ. Хөдөлгөөн захирагчвал нэг нүд мүд нь арай тайван болсон байна шүү дээ. Эхний өдөрч бүр нүд нь ороод гарсан байсан шүү дээ. За хөл гараа одоорой. Тэр За одоо цэргүүдтэй чагсаалын бэлтгэлээ ингээд хийгээд дууслаа. Одоо давтар танхимд онлын хичээл орно. Бас энэ байнга ингээд чагсаалын бэлтгэл биеэр их юм хийгээд байхгүй бас онлоор хичээл сургалт одоо мэдлэг чадвар ингээд олгоно. Цаамаа чинь нэг л нөгөө 5 дахь ангиас л од нарт хишиг сургалт явж ирсэн шүү дээ тий. Ингээл заримдаа чинь тэгэл татуусан суу гэж явд юм. Би нэгсэн анзаардгүй байсан чи хараа. Тэгээд та нүг жижиг тэрэгний суугаа яагаа явцдаг гэдэг л. Нодлахын жижиг тэрэгний буудал дээрээс жижиг тэрэгний хүмүүсийг том хүмүүсийг суухад дунд нь орж суучаад тэгээд сургууль дээр очиод бууя гэд буучдаг байсан. Тэгээд тийм сэргэлэн хөвгт байсан шүү дээ. Харин тий. Заримдаа өрөвдөлтөй царай гаргаа суучгаад үед хүмүүс даалгаа явуулцдаг гэж хөөрхөө яриад идэв. Тийм хөвгөлтэй хөөрхөө юм зөндөө байна. Заримдаа ч нэг багш нь уцад нь цаамаа өөрийн цолмын ирээгүй гэл нэг хишиг сургуулийн багш. Тэгэл би заримдаа ч заав гараад хишиг сургууль дээр очиад бас уулзж яриад нэг хэсэг чинь тэр үед яг физи тоглоомд олж болж өгөө. Бас тийм сахилахгүй байсан. Ээж нь бас оройтож чарахгүй гэх. Юмд ингээд санаа зовоод үцхээр бас гарсан шүү дээ. Яг нэг баяр наадмын амралтын хамгаалтанд гарцсан. Тэгэхээр наадмаар би уг нь баярлах та эцээ ингээ хамгаалтанд гарчаад байна гэдэг өөрийн zulмаж. Тэгэхээр яг л нэг алтнаас онцлог байгаа юм. тэгэл одоо онцгой чухал хэрэг гарах юм бол гэртээ ч ирэхгүй шүү дээ. Тэгэл тэрний хаадаас явдаг шүү дээ. За урд нь бол однаач хүн төрсөө дөрөв байнга л гэртээ ээж ин тэгэл нөөч хуржээл ингээл төрсөө дөрөөр надаар хоол илгээл ээжээ цовын идэв шүү. Ээжээс шүртээ хоол идэв шүү гэл байнга надаас хоол нэгтэн хүч одоо тэгээд их орондоо ажилтаа шинэ ажилтан болцсон чи баг харагдах явжжээ. Ерөнхийдөө нөгөө бүх нийтийн амралт баярын өдрүүд чинь ер нь үүрэг гүйцэтгээд л байж байна. Хүмүүс амарч байхад зөөрөөд ажилд гарч идэг. За тийм хүний эхнэр энтер бол анханасаа сэтгэлийн хаттай байх хэрэгтэй юм шүү. Шинжлэр ирэхгүй шүү, наадмаар ирэхгүй, миний төрсөн өдрөөр байхгүй шүү, хүүхдүүдийн төрсөн өдрөөр ч байхгүй ч магадгүй энтер гэдэг бүр тий ойлгохгүй хүнтэй суучих юм бол бас ажиллаа хийж чадахгүй шүү дээ. Төрсөн өдрийн минь хүргэе. Ардаа хүн хүлээж байгааг ч мартан ажиллаж байх зуур албаных нь баяр хүргээд амжлаа. Төрсөн өдрийн минь хүргэе. Энэ хүн бол бүр огт мартсан байгаа шүү дээ. Хүлээж байгааг. Нөгөө ихийн санаа үрдүрийн санаа уулын болж байгаа шүү дээ. Юун төрсөн өдөр мэдэрсэн яваа шүү дээ. Төрсөн өдрийн минь хүргэе. Шин цэргүүд татагдж ирсэн эхний өдөр шинэ ажилтны нэвтрүүлгийн эхний дугаарч бас гарч таарсан юм. Салаан захирагч Өсөх Эрдэнэ шинэхэн цэргүүдтэйгээ нэвтрүүлгийнхээ эхний дугаарыг үзэж суугаан энэ. Өөрийнхөө нэвтрүүлгээ үзэж штэ. Хин бэ наа? Санаа бэ? Манай энэ онжи бас хамт төгссөн. Онжо. Цагдаагийн сургууль.
төрүүлж нэгсэн ангийн дарга хоёр багч өндөр хоёр залуу сонгож оруулсан байна. Шууд юм лидер царайтай. Юу тийм гэдэг шүү. Нэг аяа хоолны үснийг мэдэрсэн. Тэгээд хамтаа Одоо мэдрэн штэ таа да. Сургалтын төв гэдэг юм чи одоо хэрэгжиж штэ. нэгэн зэрэг одоо цэргийн юм ямар байх хэвээр. Би болохоор та чиг ингээд цэргийн албыг хааж явах хугацаанд гэрээ цэргийн албанд орсон байхгүй. Одоо гэрээ цэргийн алба бол одоо ингээд цэргийн биш гэрээ дахлагч гэдэг болсон. Одоо би одоо ингээд хугацаатай хаачаад одоо байлдагч одоо энэ цэргийн тайцыг ийм цолтойгоо ингээд өргөдөлдөө хаасан байж тийм ээ. Гэрээ байгуулад одоо л одоо энэ ахлагч нар одоо салаа ордогч нар ч юм байгаа шүү дээ. Яг тэр хүмүүсийг ингээд дид ахлагч цол аваад ахлагчийн бүрэлдэхүүн шиг гэрээ дахлагч боллоо. Гэтэ зэргүүд нь бүр амар хайртай юм те. Дарахтаа. Тэгэлгүй яхад бүх юм яг мөрлөөс цог байгаа юм шиг оролдор. Нууцын яриад байгаа л та. Яагаад нууц маш шүү. Найз зөвхөнтэй байх та. If you know this, but when we first met, I got so nervous I couldn't speak. Нарастай. Тийм бишээс хөрхөн. Залуухан дарахтаа байх чинь бас зүгээр юм шүү. Үе тэнгийн шахуу. Үе тэнгийн шахуу. Би чи одоо энд зам өдөрнө гэдгийг мэддэггүй шүү дээ. Тэгэл наашаа томилтаа аваад одоо ингээд энэ залуучууд чи ингээд бүх талд ингээд тарцсан байгаа. Амжилт. Олон холбоотой. Одоо найзууд чи ингээд өөр газараас суйрлагдсан байгаа шүү дээ. Тэгээ манай дээр бас очисон л байгаа шүү дээ. Наач дугаар нь харагдах нь. Дугаар надад л харуулж байна. Дугаар нь за харагдаж байна те. За гэс яагаад тэгвэл 10 залгаад бана амар эргээс өөрөн солон байна. Энэ виза нэг 90 сурчлагдж байгаа үнэ хараас явж байгаад энэ их бүрлөө оруулаад алдсан. Тэгээд 7 дугаар ороонд энэ гудамд нэг машин суучлаа. Цэнхэр өнгийн Пүрүс 30. Усын дугаар нь машин тэмэг. Манайхаас шууд зам руу та холбогдоод ойрхон зураг дээр байгаа зохицуулагчтай би нэг холбогдох хэрэгтэй. Та намайг гэс нэг утасны дугаар олоод өгч зохицуулагч. Тэгээд зохицуулагчаар явахгүй эндээс гарахаар би өөрөө удах гээд байна. Тэгээд одоо шууд эндээс гарлаа. За. Чингэлээ дүүргийн зам цагдаагийн хилцээний албаагч нартай мэдээлэлээ солилцож тухайн одоо гэмт хэрэгтнийг саатуулахаар ажиллаж байна. Тэр манайд мундаг болсон байгаа сте. Гар мар хэлсэн өөр болчихжээ. Бүлэн чимэм жиг цэцэж байгаа дөрөв жинэ. Өө тийм. Жигдэрсэн биш. Тэд даавнад юу сурсан үзүүлснээ одоо аавч тааруулах гэдэг хүмүүс шүү дээ. Одоо тэгэл ээж аав минь миний хүү турцсан байна, тэгсэн байна. Ээж хүү чи яасан том болцсон гэж тэгж байгаа та. Тэр үйлж байгаа ч аав тарин их бахархт юм шиг байгаа нэ. Тэгэл байх. Их машуучин амар гэрээ. Миний яг анхны
цэргүүд хүлээж авсан одоо анхны маань цэргүүд байна. Тэгээд энэ цэргүүдтэйгээ сарын хугацаанд хамтдаа зовж, жаргаж, инээлдэх үедээ инээлдэж, хэрэлдэх муудах үедээ муудаж, надаар загнуулах үедээ загнуулж явсан цэргүүд маань ингээд өнөөдөр ингээд тангараа өргөх өдөр нь ингээд болсон байна. Тэгээ эцэг эхчүүдтэй уулзаад харахад бас гоё байна. Өөрийгөө яг цэрэгт байсан үеэс таавдар ирсэн үеэс яг бодож байна. Өөрөө уйлц. Яг өөрийгөө яг харж байгаа юм. Өөрөө жоохон биш дээ энэ хүн чинь. Аавн цэргийн өвөн цэргийн 3 үйл чинь. Ямар гоё юм бэ те. Уугарт нэрсэн үү? Одоо маа болохоор хий зогсож байгаа юм. Одоо ээж аав нарайхан ирж амжаагүй хөдөлж байгаа. Өөрөө уйлж ийн гэдэг чинь юм чинь бас л Нийтдээ дасцсан байна, сэтгэлтэй байна, ажилдаа бас үнэнч байна. Ямар ч уулзуулаад тэгээд өнөөдөр цэргүүдийнхаа тангарагыг өргөнө. Одоо эн чинь бас нөгөө ажлынхаа үр дүн гарч ирж байна. Бас нулимс орхон болцсон биз дээ. Хайрцуус яваад. Хүүхдүүдийнхээ өмнөөс баярлаад байна шүү дээ. Харин тий. Байн хаалга шагаан гэрийнхнээ харуулдаж байсан цэргүүдийн аав ээжүүд хоцорсон ч гэсэн бүгд эрцгээж уулзалтаа дамжсан. Хэсэгхэн хормын дараа тэд их орондоо цэргийн тангараг өргөнө. Гэрхтээ 1 сар уулзаагүй. Их сансан байна. Тэгээ одоо ер нь бол анхныхаас бол сайжирсан. Тэгээ 1 сарын хугацаанд яг жигсаалын бэлтгэлээ сайн гээд одоо бүх юмыг л ер нь төгс хийдэг болсон доо. Ус эрдэнэ тэслэгч маань бол тэгэл сайхан ааштай. Амар нөгөө илгэмсэх хүн шүү дээ. Биднээс бол сайн нөгөө даргатай сайн танилцаагүй байсан. Тэгээд ер нь нэвтрүүлгийн үзэл сайн танилцсан. Яг тийм. Дарга ер нь намтар тэр чигтэл явж байгаа. Тэгээд ер нь цэргийн албыг заавал хаах ёстой гэж боддог. Монгол улстай төрчүүд хилээ ер нь бол эргэн бүрэл мандах ёстой. Ээж аваа хамгаалж байна л гэсэн үг. Хөөх юм аа. Ямар мундаг юм тий. Харин тий. Хүүгээ харсан ер нь айгүйх сэтгэл өндөр байсан. Шууд угаасаа урссан, уйлсан. Цэрэгт явахт нь жоохон бодчихсон. Тэгээ сүүлдээ үнэхээр бахархсан. Ямар гоё юмд явуулч ба гэж айгүйх баярлж байсан. Одоо ч тэгж бодож байгаа. Цэргийн алба гэдгийг бол бид нэр сайн мэдэхгүй. Би өөрөө цэргийн алба сааж байгааг болохоор бацгүй. Номдастай. Манай дуучнаа. Номдастай тийм ээ. Өнөөдөр хүмүүс цэргийн алба татагдж ирээд 30 хоногийн хугацаа өнгөрөөд энэ хугацаанд цэргийн ахлагчдын эрдэм мэдлэгт суралцаад өнөөдөр тангаргийн баяраа хийж тэгээд бид нэр гэр бүл ээж аав эмээ өвөд бүтэгээ уулзахаар тангаргийн баяртаа хүрэлцэн ирээд байна. Тэгээд бидний хувьд маш сэтгэл хангалуун байна. Яг гэвэл хүмүүс цэргийн алба өөрийн хүсэлтээр яваад эх орноо хамгаалахын сайхан үйлсэд биеэрээ оролцож байна. Тэгэхээр маш их бахархалтай байна. Тэгээ ер нь бол цэргийн алба гэдэг бол эр хүний маш сайхан хүмүүжүүлдэг юм байна. Энэ 30 оны хугацаанд хүмүүс маань тэгэхээр бас өөрчлөгдсөн байна. Өөрөө бие авч явж байгаа байдал болон яг одоо хүмүүстэй харилцаж байгаа, эцэгтэй харилцаж байгаа, дарга нартай харилцаж байгаа байдал бол маш их өөрчлөлт оржээ. Тэгэхээр сайхан л байна. Сэтгэл хөдлөлт 1 жилийн хугацаанд цэргийн алба багтаа маш хичээ зүтгэж найз нөхөд үеийнхэн залуучууд цэргүүдтэйгээ эвтэй найртай байж дарга нарынхаа үг тушаал даалгаврыг биелүүлж өөрөө бие хичээж бас нэр хүндтэй албаа агаасаа гэж хүүдээ зэгч байна. Тэгэл эрэгтэй хүний зүрхэнд бүх насан туршид нь үлддэг байх та. Тэгэлгүй яг их орондоо өргөсөн тангараг шүү. Их орондоо өргөсөн тангараг шүү дээ. Мөн цэргийн тангараг өргүүлнэ үү хэмээн Хэлэн цэргийн 118 гарангийн Ахмад Элчин бэлтгэл өшөөж сэдэд агамдын зөвлөлийн дарга бэлтгэл аглагч болор манарыг хүндэтгэн мөрья. Нөгөө нэг их нэртэй өргөсөн тангарагаас илүү их орондоо өргөсөн тангараг илүү тэгэлгүй яг уу гэдэг шүү. Гэмдэд дурдаад байж бихоп бойл докторд нь баадч гал одрох. Гоор ирлээ. Эргээ.
Монгол улсын иргэн бий. Монгол улсын үндсэн хуулиар хүрээсэн. Тэрний зэргийн өргөө үнчээр биелүүлж Өвөг дайцгийн ариун гал холбол болсон. Монгол улсын алдашгүй дархан байдлыг ам бие үйл хайрлан батлан хамгаалах. Их орон төр ард түмэнд ангаалan дамжуулъя. Энэ иргэн бүрт эр хүмүүрт ер нь бол нэг тийм цэрэг их оронж үзэл байдаг. Зайлшгүй суулгах хэрэгтэй. Ингэж нөгөө үнцэн нөгөө өөрийн амьдарч байгаа амьдралын үнцэн бас их өсдөг юм шиг санагддаг. Монгол улсын лөө зүтгэе. Иргэн дөрөнд байж тарын бат. Бандч буйн зэрэг байж өгөөргөл. Цэргийн дагараг өрөхөөр. Ирлээ. Одоо нөгөө цэргийн байлдааны туг ба штэ. Байлдааны тугийг дийлгээд өмнө нь зураг авахул нь өөрөө шагнал. Дийлгэмэл тугны өмнө зураг авахул шагнал үт. Оо чимбгэр өнөө манай дэстэй гоё тийм. Юу анх иржсэнийг өнөх дугаарыг бодвол тэргүүний хадаж авны мэдүүр зохих зүйлсийг сурч мэдсэн. Тэргүүнийг таамаглаад айлгын гэж боддог. Одоо бүгд одоо жагсаалын үзүүлэлт тавьсан гэж байна. Эний ч одоо манай хүн бүгдийн заасан байгаа шүү дээ. Тий. Гоё болж байна. Өстой гоё болж. Яг үү шүү. Энийг ингэж алдаагүй хэлгэн гэдэг чинь тэр эхний дугаар дээр байсан хүмүүсийг ийм болгоно гэдэг чинь өстой. Амар гоё тий. Эргүүлсэн юм шиг л байна шүү дээ. Хүнд ажиллах байхгүй юу? Сайн сурсан байна уу залуучууд? Маш сайн сурсан байна. Цэргийн аль багш анх ирсэн өдрөөс нь ахуулаад ингээд тангараг өргөх хүртэл өдрийг ингээд өөрөө ингээд удирдаа тэр салааг айлын хүүхдүүдийг цэргийн хэргийн эрдэмт одоо аавс гин заагаад ингээд явна гэдэг бол ирээдүйн офицер хүн дарга болох хүн тий ирээдүгөө тодорхойлох хүнд бол маш их тийм давуу талууд бий болж идэг. Эсвэрдний хувьд бол маш сайн байгаа. Маш сайн сурж цэргүүдээ маш сайн дадлагжуулж одоо дараагийнхаа одоо застав дээр орлогчийнхаа ажлыг хийж байхад цэргүүдтэйгээ одоо харьцаан дээр бол маш их тийм давуу чанаруудыг өөртөө бий болгож байна. Сайн байгаа. Яг анх төгсөөд ирж байхдаа бас өөрийгөө айгүй голж исэн. Сургуулаа төгсөөд ажил дээр томилогдоод яг нэлээдгүй хугацаа одоо 5 сар болгож байна. Энэ хугацаанд бол бас одоо л яг ингэж ажилдаа тасаад ерөнхийдөө бол за ийм чиглэлээр үйл ажиллагаа явуул тийм ээ. За би ийм хийх ёстой. Эрийн хуудас дээр очиод ингэж ажиллах ёстой гэдээ яг дадал туршлаа ойлгоод за ерөнхийдөө би за хурдтай байх ёстой юм байна. За хэрэг шалгахтаа алдаа дутаглах гаргаж болохгүй, алдаагаа давтаж болохгүй гэдэг. Гэхдээ энэ хүмүүст маш хичээл зүтгэлтэй юм тий. За яг өгснээ хийчээд тэгсгээд бай гэж юусоо бодохгүй байгаа байхгүй юу? Бүр ингэж илүү яаж дээр байх вэ? Илүү яаж хурдтай байх вэ? Өөрийгөө голоод нь шүү. За төлөвлөгөөний дагуу бид хоёр бол хийх ажлуудаа бол хийж байгаа. За өөрийн цолон ирснээс хойш бол нийт 50 хэрэг өгсөн байгаа. За тухайн 50 хэрэгээс бол 42-ыг нь бол шийдвэрлээд байна. Өгсөн үүрэг даалгаврыг бол цаг тухайд нь биелүүлдэг. За цаг баримталдаг, зарчимч шинийг санаачилдаг. За ер нь хамт олонны дунд нэр хүндтэй хамгийн одоо сүүлд ажилласаа гарч явдаг өрөөнөөс өөрийгөө дайжилдаг одоо ийм төрлийн албаагч байгаа юм. Яг бидний хариуцсан шалгах хэрэг бол одоо хүн төрлийн гэмтэргүүд. Тэгээд ах нараасаа суралцаад сургууль дадлагжуулагч багшаасаа зөвлөгөө аваад тэгээд эрүүг ахлах мөрдөгч дараагаас бас зөвлөгөө аваад дараа би одоо яаж ажиллах вэ? Одоо ийм хэрэг байна. Би одоо энэ хэрэг дээр ийм ажиллагаа хийлээ. Одоо энэ дэр цаашдаа юу хийх вэ? Яавал юу яах вэ гэд яг зөвлөгөө аваад тэгээд явсан. Тэнийхээ хүчинд бас 3 дэрм хэргийг илрүүлсэн. Яг хийн үйлсийг олж тогтооход одоо ингээд
эрүүг үсэх ялагчаар татаад мөрдөн байж тацагтаа ингэ шилжүүлж ажилласан. Гардан хариуцсан хэрэгүүдийнхээ 90 орчим хувийг илрүүлсэн нь 5-6 сарын хугацаанд шинэ албахаагч үүргээ чамлахааргүй биелүүлсэн үзүүлэлт мөн шүү. Цаашдаа улам л өсч хөгжиж, хууль сахиулах үүргээ улам сайн биелүүлэх нь гарцаагүй. Сайн нэг нэвтрүүлгээ дугаар цэцэгдсэн шүү дээ. Тэгсэн чинь манай ач нэг гөрөвч хатан дээрээ бас яг би нэг цэргүүдтэйгээ үзчихсэн шүү дээ. Яг тийм шиг цэргүүдтэй бүгдгийн суулгацсан. Өөртөө би энд дэжтэй гэл тэнд байна энд байна гэл өөртөө зургийг дарж явуулаа. Чи бас байлээ гэл миний ингээд цар мөргийг явуулаа л тий. Бит хоёр л бас бит хоёрын зургийг явуулж байгаа. Тэгээ чамааг хараад болохоор амар гоё юм нөгөө зэгцтэй ч юм уу тий. Өөрийгөө харахаар цэргийн сургуулийн өмнө муу юм уу санаар гэдэг. Эмэгтэй хүний зан шүү дээ. Эмэгтэй хүн өөртөө ерөөсө хизэж таалагддаг гэсэн. Би бас тэгж чамааг харахаар зүгээр яг ингэ байгаа ч юм. Тэгээд өөрийгөө харангуут нэг хийгүү санагдал тэгэл. Нөхөртөө бол гоё л харагдаж байгаа шүү дээ. Мэдээс тий. Нөхөр бас гоё харагдаж илээ хэлэхгүй байна тий. Хэлэхгүй байна. Нөгөө Оросд сурж байгаа найзууд ч үзсэн гинөө. Манай үзэж амжааг өхөө тэр хэдээс. Амжааг өгөөж. Би чинь тэр хэдтэй өгн Орос руу явах гэсэн шүү дээ. Тэгээд хэлдээс ч шалгалт өгөөд. Тэгээ 10 явахаар болсон 6-т нь орчоод гэрээ тугацаа зэрэг байсан. Тэгэл за энэ чи Монголдо хэлний бэлтгэл 1 жил очоод 5 жил гээл. Тэр чимээр талиж өгөх гээд байгаа юм чи. Тэгэл хэрхэн ушжилтгий. За би явахгүй гэл тэгсэн. Чи итгэлтэй нөө. Тийм. Тэгэл өөрөө үлдчихсэн. 10 авч байгаа шүү дээ. Тэгээ 11-т нь тийм оргил алд байсан баг. Хурж ирэл. Яа яста баярлаа амдаа гэж зүгээр өөлчих гал байсан шүү дээ. Одоо хоёул нөгөө боловсрал малсрлаа дээжлүүлэх гээд сурахтаа чи Орос руу явж сурах тий. Нөгөө хэлийн зэргийн хүмүүс чи Орос руу явж командлагч нар биднэрт дүүрэг чиглэлээ гэсэн. Төгсөгчдөөсөө ингээд гадаад руу ингээд сургалт мургалт нийлдэг юмнууд явуулдаг юм байна. Тэгээ тэр бүнд ингээд явуулах гэхээр манайхны нэг дутагддаг юм хэлний бэлтгэл ингээд дутагддаг. Тэгээд одоо би бас тэрийг бодчихоо за би хэлний ер нь сургалт мургалтанд суухаар юм байна да. Ирээдүйн одоо тэртгэн шиг одоо ингээд залуу байгаа дээрээс сурсан дэр юм байна да. Манай тэ зоригтой байна тий. Ирээдүйд өшөө сурна. Генерал болох байхаа. Өшөө сурна, дэвшнэ гэсэн бодлоо байна шүү дээ. Бүх юм ингээд тооцоолж шүү дээ. Хэлний барьераа сайжруулах хэрэгтэй юм байна. Бас нөгөө ангийн захирагч хунгаа орондоо тэгж хэвчээ анх нөгөө биднэртэй болц. За хилдээл бол хүн хөлтэй тэгээд та нар залуу байгаа дээрээ бүгд ингээд гоё хэл сураарай. Суралцаарай тэгээд суралцах үгээр чинь бүх талаар нь дэмжинэ гэдэг нь тэр нэг айгуу гоё санагдсан. Тэгээ эхнэр нь бас маш сайн дэмжиж байгаа байхгүй хамгийн гол хэрвээ одоо эхнэр ингэж бодохгүй бол эрэгтэй хүн бодсон ч гэсэн ер нь чимээгүй л шүү дээ. Тэгээд дургууд байвал эрэгтэй хүн явж чадахгүй шүү дээ. Эхнэр одоо чи сурах хэрэгтэй. Одоо дахиад ийм юм байдаг гэж шүү дээ. Ийшээ нь явуул яд юм байна. Тэгээ энэ чинь бүр өстэй. Хоёр хүн амьдраа хамгийн гол юм чинь нэгээ дэмжих тий. Байгаагаас илүү дээшгээ амжилт үзүүлэхэд нь араас нь дэмжиж явна гэдэг чинь үнэхээр чухал. Цалин байлгаа жоо хоримтлах тал дээр жоохон анхаарах гол тийм ээ. Хоёул ч одоо бол албаны орон сууцны ингээл ажиллаад амьдраа ингээд явчих юм чи. Хоримтлаа өсгөчүүл ер нь хааж байр авчих шүү дээ. Манай хэлийн дэнгэр шиг хэрвээ хэдэн жилийн дараа нэг тийм байр гаргах л гэдэг. Тэгвэл тэр мөр оршил тий чадвал мөнгө хөрөмтлүүлнэ, мөнгө зарцуулна гэдэг чинь бас хэцүү асуудал юм билий. Тэгэл ухаантай л байхгүй. Хэрэггүй юм тэрийг авчаал хэрэггүй энийг ч аваа энийг ингээл өгөөсээр байна. Одоо л за охиндоо л хэрэгтэй минь авч. Хоёлоо одоо яах вэ гэж боддог хэлсэн юм шин. Хэцүү. Яг л цогоор гараад ирэхлээр ухаарж штэ тий. Хэцүү штэ. Мөнгө зарцуул. Мөнгө олохоос илүү зарцуулах гэж хэцүү байхгүй. Тэгээд гэрээсээ хол хоёлаа. Айгу энгийн юм шиг мөртлөө шүү дээ. Айгу том юм шүү дээ. Мөнгө олох нь биш. Зарцуулах нь хэцүү шүү. Ер нь хүнд ч гэсэн бас нэг тэгдэг тий. Их мөнгө олохтой биш. Зөв зарцуулах. Зөв зарцуулах. Тэр чинь хамгийн том логик байхгүй юу? Гэр бүлийн хамгийн том бас нэг хамгаалалт. Биднэрсээ аав ээж үед чинь нөгөө нэг байгаа үедээ байгаагаараа байхгүй үедээ байхгүйгээр гэдэг юм чи одоо өөр болцсон байхгүй. Одоо байхгүй л байхгүй шүү дээ. Аюуж олж чадахгүй байхгүй гадуур гараад. Гэхдээ ингээл энэ залуу хүн байхад ингээл гуруулаад байж явах юм бол ер нь хаач байсан амьдраад идэг тий. Жижигхэн өрөө мөрөнд ер нь нэг юм толгой орогдох юм бусдаас тусдаал байвал болоод идэг тий. Тэгээд нэг идэх хоолтой байж хал нэг л болохгүй байдаг шүү дээ тий. Манай цагдаагийн залуу бол бас сүүхэтэй шүү. Манай хүн чинь
юм уу зохицуулаад сайхан байр хөслөө амьдарч байгаа. Тийм юм болгонд хичээгээд энэ бол жинхэнэ эхлэлхийн нэгэн чамд гараан өгч байна. Иргэл зэх зүйлгээр түүнийгээ хөтлөөд амьдралыг туул. За эх орон гэж бол миний хувьд бол яг гэрэл гэж байна. Одоо хүн гэртээ байхдаа ямар тайван байдгүй, ямар одоо нэг ямар ч аюулгүй, гэртээ аюулгүй амгалан тайван гэж одоо мэдрэмж авдаг бол яг л одоо жишээл Монгол улстай байхад бол тийм аюулгүй мэдрэмжийг авч чаддаг. Одоо Монголоос явмаар байна гэх юм. Монголд юу хэцүү байна. Гэт бас нэг хэсэг нь тэгж яхад бас гадагшаа дотгошоо яваад ирсэн тэнцээс нэг хэсэг хугацаанд амьдарч байгаад ирсэн бол манай монгол шиг бол хоёр орон ганч байхгүй мөлий. Урд Монголдо ирмээр байна гэдэг. Тэгдэг. Монгол улс шиг сайхан улс байхгүй үстэй яг үнэн шүү дээ. Йоо. Үнэн. Үнэхээр бүр ингээл нэг хамаг би ингээл тавираал те. Юу ч хийсэн болдог бүр нэг маш тайван мэдрэмж авдаг. Тэгэл эн тент чи ингээ байж хаар үргэлж нэг ингээ бачуурсан байдаг шүү дээ те. Тэгэл эх орондоо ирэхээр ямар гоё вэ. Тэг эх орон шиг сайхан газар байна. Бидний үеийн залуучууд л да ус эх орноо хөгжүүлж ус эх орондоо хувь нэмрээ оруулж ингэж байхгүй одоо бүгд л гадагшаа дотгошоо яваад одоо Монголоос явъя, Монгол бол бүтэхгүй гэдэг ингээд хүн болгон ийм сэтгүүлтэй болчих юм бол энэ улс эх орончууд үлдэхүн байхгүй болно гэсэн. Тэгэхээр миний хувьд бол яг Монгол улстай хэрэгтэй хүн байгаад хариуцсан одоо мэрэгжил чиглэлээр эзэн байгаад улс эх орныхоо хөгжил хувь нэмэрт бас ингэж хувь нэмрээ оруулъя гэж боддог. Зүхтүүн нууцаа мөрөн дээрээ тохоо цаашаалах. Үрдийн учрал ирэхэд үдээдүүлдэх. Монгол улсыг хөгжүүлэх ёстой хүмүүс бол мэдээж Монгол улсын иргэн. Би ч бас Монгол улсын иргэн. Монгол улсынхаа үзүүлэлтээр үлдээсэн эх орноо хамгаалах үүрэгтэй бүхэл зүйлийг зориулсан да. Амь бие үлээ харьцан Монгол улсын яг цэргийн тангараг байдаг шиг, цэргийн тангараг шиг бүх зүйлээ зориулах. Би эх орныхоо төлөө бэлэн байна. Иргэн бүр залуучууд болгон л энэ эх орныхоо төлөө ажиллаж хөдөлмөрлөх ёстой, улсаа хөгжүүлэх ёстой гэсэн ухамсар байх ёстой. Гэсэн л нэг юм уриалга хэлж гин хөөгөн болгон ч гэсэн бас нэг дотор нэг дүгнж бодоосоо гэж хүсэж байна. Тий. Ер нь тэгээд энэ залуучууд Монгол эх орондоо хайргүй гэж хэлэн байхгүй шүү дээ. Залуучууд Монгол хүн бүрэлд эх орондоо хайртай, тий. Тэгээд тэр гадаадд сурсан мэдсэн юм Монголдоо хэрэгжүүлдэг ингэдэг. Ер нь тэгээд удахгүй залуучуудын ирээдүй цаг гараад ирнэ шүү дээ. Ер нь бол ингээл. Одоо угсаа гараад ирлээ шүү дээ. Эх орон амгалан хүн бүр өр хайл болгон хуйлт ёс шударга нийгэмд амьдрахад тангараг өргөсөн шинэ ажилтнуудын маань сэтгэл зүрх, итгэл зориг, зүтгэл хүч, хувь нэмрээ ихээр оруулах нь дамжиггүй. Амьдралыг туул эргээд улзах дурсамжуудан орих эцгийн гэрийн чаазан ирээдүйг зориулах хайдлаа эхлэх ёстой эрх хүн болчих.